Би нөгөө хувцсалдаг өрөөнд ороод ганцаараа суучдаг. Томчуудаа энийг маш сайн анхаараад аваарай. Яагаад энэ хүмүүс намайг ойлгохгүй байгаа юм бэ? За сайн байцгаана уу Золбоотын та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хайрлагдаж өсөөгүй хүний сэтгэл зүй дотоод ертөнц гэх сэдвээр ярилцах болно. Яагаад энэ сэдвээр ярилцах болсон шалтгаанаа эхлээд та бүхэндээ дурдвал Золбоо нь өөрөө хайрыг авч өсөөгүй хүн юм байна гэдгээ ойлгосон учраас надад яг ямар асуудлууд байгааг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон юм аа. Магадгүй зарим нэгэн сонсоод гайхах байх. Хүүе Золбоо ч ийм хүн байсан юм уу гэж бодож магадгүй. Гэхдээ би надад тулгарч байгаа энэ бүх асуудлаа та бүхнээс нуумааргүй байна. Шархалсан хүн л хүнийг шархлуулдаг. Бид нар хэн нэгнийг шархлуулад байгаа бол өөрсдөө шархавсан гэдгээ ойлгож ухаарах хамгийн чухал юм байна. Сэтгэл зүйн хувьд өвдсөн надтай адилхан шаналж яваа өчнөө олон хүмүүс байгаа. Тэр хүмүүст жоохон ч гэсэн тус болох үүднээс энэхүү бичлэгийг хийх шийдвэрийг гаргасан юм аа. За тэгвэл Золбоо нь өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг та бүхэндээ илэн далангүй хэлье. Зарим нэг хүн бодож магадгүй. Золбоо чи яагаад өөрийгөө хайрыг аваагүй өссөн гэж бодож байгаа юм бэ гэж асууж магад. Та бүхэнд амьдралаа товчхон дурдвал намайг бага насанд байхад аав маань өөд болсон. Дөнгөж ухаан орох үед ээж маань Солонгос яваад өгсөн. Тэгэхээр бага насандаа үнэхээр хүнд хэцүү цаг үеийг туулж өнгөрүүлсэн гэдэг нь юу хэлж байгаа юм бэ гэхлээр бага насандаа хүүхэд чинь ээжээсээ ааваасаа ойр дотныхоо тэр сургууль хүмүүжүүлж байгаа хүмүүсээс хайрыг авах ёстой штэ. Тэрүүлээд, үнсүүлээд, эрхлүүлээд тэр хүүхдийг хамгаалж байгаа мэдрэмжийг өгөөд зааж сургаад хамт тоглоод гэх юм уу зөндөө олон тэр мэдрэмжүүдийг тэр хүүхдийн сэтгэл зүрхэнд дүүргэж явах хэрэгтэй байдаг юм байна л да. Тэгээ миний хувьд энэ мэдрэмжүүдийн нэгийг нь ч авч чадаагүй байгаа байхгүй. Бүр нэгийг нь ч авч чадаагүй. Аав байхгүй ээж Солонгос явцсан тэгээ эгчтэр өссөн байхгүй. Тухайн үед ч одоо хүүхдийг хүмүүжүүлнэ гэхээр загиндаг, зоддог, зэмэлдэг яг тийм л нийгэм төслөө штэ. Нэр нь хаач очсон загнуулдаг, зодуулдаг. Сургууль дээрээ ч тэр гэртээ ч тэр намайг хайрлаж байгаа, хамгаалж байгаа тэр аюулгүй орчинд өсөж гинөө гэсэн тэр мэдрэмжийг авч чадахгүй. Аюултай орчинд өсөж гин гэсэн мэдрэмжийг аваад эхлэхээрээ хүүхэд өөрийгөө хамгаалдаг болчихдөг юм байна. Тийм өөрийгөө хамгаалах, бусдаас тусгаарлах тийм сэтгэл зүйтэй, рефлекстэй механизмтай болоод өсчдөг юм байна л да. Яг энэ нөхцөл байдалд миний амьдралд тохиолдож байсан нэг тод жишээг би та бүхэндээ ярьж өгье л доо. Би нэг 6-7 настай л байсан байх. Ээж Солонгос явцсан байгаа штэ. Тэгээ бид нар ээжийнхаа дүүтэй хамт амьдардаг байсан байхгүй юу. Тэгээ тухайн Солонгос руу нэг хүн явах болоод бид нар ээж рүү захиа бичиж явуулах болж байгаа байхгүй юу. Тэгээ тухайн үед ч нэг гар утас гэж байгаагүй. Би, манай ах, манай эгч бид гурыг ээжтэй захиа бичээ гэж захиа бичиж байгаа байхгүй юу. Тэгээ 6-7 настай тийм жоохон байсан Золбоо юу гэж бодсон гэж тэр захиаг бичиж байхдаа энэ захиаг бичиж дуусаад тухтуунд хийгээд эгчтэй өгөх үед ээжийнхаа дүүчтэй энэ захиаг манай эгч заавал задлж унших байхдаа тэгээ би хэрвээ энэ захианд ямарваа нэгэн буруу юм бичих юм бол одоо эгчигээ муулаад бичих юм бол шүү дээ. Энийг ч уншаад эргээд би загнуулна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тийм жоохон байхдаа хүртэл би энэ захиан дээр буруу юм бичих юм бол та эгчигээ муулаад бичих юм бол эгч маань эргээд энэ захиаг уншаад намайг загнан зодно гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ манай ах эгч хоёр болохоор захиандаа нөгөө эгчийг муулаад бичиж байгаа байхгүй. Ингээд зоддог, дээрлэгдэг, ингээ гадуурхдаг гээл те таныг санаж ийн хурдан ирээчээгээд уншихгүй гэж бодож өгч байгаа байхгүй. Тэгэхэд би болохоор аль хэдийн уншина гэдгийг мэдсэн байгаа ш. Тэгээд ээжээ таныг үнэхээр их санаж байгаа шүү те. Аавын хайрыг би авч чадаагүй. Одоо би таныг алдмааргүй нэ гэдэг би айгүй гоё уянгалаа бичсэн байсан юм а тохойд. Тэгээд эгчтэр захиануудыг уншичаад ах эгч хоёрыг загнаад миний захиаг уншиж байгаад уйлж исэн байхгүй. Та нар Золбоог хар дүүгээ хар те ийм юм бичиж ш. Тэгээд би тэгээд тохойд яг миний бодсноор болсон байх шүү гэж бодож байсан гэ боддоо. Тийм жоох хөөх, тийм амар санаатай байсан биз дээ. Энэ үнэхээр болсон явдал шүү. Би зохиож яриаггүй. Яг ийм болж исэн байхгүй. Тэгээд би одоо хүртэл энийгээ бодоод хөөх, тийм жоох наснда одоо яаж тэр юмны артлыг нь харж чадчихсан юм бол ерөнхийд нь ярих юм бол бага насныг иймэрхүү дурсамжтай. Өсвөр наснда Солонгост ирээд хөл бөмбөгийн сургуульд ороод 6 жилийн турш хөл бөмбөгийнхаа сургуульд байршлангаа бэлтгэл хийдэг байсан гэж байгаа. Тэгээд одоо эргээд харахад энэ 6 жилийн хугацаа ч гэсэн миний амьдралын хувьд үнэхээр хэцүү цаг үе хугацаа байсан байгаа байхгүй. Тухайн үед би өөрөө болохоор энийг мэдэхгүй, ойлгохгүй, маш их стресстэй, маш их дарамтыг авч байгаа мөртлөө би энэ бүгдийг даван туулах ёстой. Яг одоо ихлээр би тэрийг өөрөө хүүхд юм чи ойлгохгүй яваад байгаа шүү дээ. Би энийг ямар ч гэсэн даван туулах ёстой гэд бодоод яваад байгаа мөртлөө одоо яг эргээд харангуут пөөх яаж энэ бүгдийг би даван туулсан юм бол гэж бодохоор хэцүү цаг үеийг өнгөрүүлсэн байгаа байхгүй. Нэгдүгürt би хил усыг мэдэхгүй. За тэгээд тэр сургууль дээр байнга байршлан тэ эхэндээ хүүхдүүд намайг гадуурхдаг байсан тэ хил ус мэдэхгүйгээ шоолдог, инээдэг, ярингуут л хөхрөлдөөл тэ. Тэгээд би бүр маш их ичимхий, бүр улам дотгошоо болж эхэлж байгаа байхгүй. Тэгээд хүний царай руу ихцэлж харж чаддгүй бүр. Тэгээд өсвөр насндаа хүүхэд маш их хэмжээний стрессийг авахар яадаг вэ гэхэлэр нүүрээр нь дүүрэн батг гарч эхэлдэг байхгүй. Миний нүүр бүр нэг ширхэг батганы зай байхааргүй хэмжээний
дүүрэн батг гарсан байсан гэж боддоо. Амар их батгата. Тэрнээс би бүр үнэхээр их санаа зовдөг. Хүмүүсийн нүүрлөө ихцэлж харж чаддгүй. Тэгээд наа нөө Жуакиуд авах дунд сургуульд байхад октоудтай сургууль байсан байхгүй. Тэгээд би октоудаас бүр бүгээр илэрхийлэн аргагүй ичдэг. Бүр ингэ царайруу ихцэлж харж чаддгүй. Ингээд хажуугаар ингээд хүүхд мөх зүрэнгууд ингээд доош хараад явдаг. Тэр хэмжээгээр өөртөө итгэлгүй. Тийм найз нөхөд гэж байхгүй шүү дээ угаасаа. Тэгэл байнга бэлтгэлээ эгээл өглөө өдөр орой бэлтгэлээ эгээл сургуультай байж байдаг. Тэгээ сардаа нэг юм уу хоёр удаа гэртээ ирдэг. Тэгээ тухайн үед манай хөлбөмбөгийн секцний хүүхдүүдийн эцэг эхчүүд нь сардаа 2 3 удаа сургууль дээр ирээд тэгээ хүүхдүүдтэй хоол унд хийж өгөөд хуралдаад хоорондоо ярилцаад альсгүй хаа нэгтээ тэмцээн уралдаанд явах үед нь араас нь даагч чад хүүхдүүдтэй уулзаад нэг тиймэрхүү үе байдаг гэсэн байхгүй. Тэгээ тэр үед яагаад ч юм надад бүр маш хэцүү санагддаг байсан. Эцэг эхчүүд нь гадаа ирээл ингээд хүүхдүүд мөхтүүдтэйгээ уулзаад хоол ундаа идэх тэнгууд нь би нөгөө хувц солидог өрөөнд ороод ганцаараа суучдаг. Яагаад гэвэл би тэнд байгаад юу хийх юм бэ те? Тэнд би хинтээ ярих юм. Тэгэл хүүхдүүд нь эцэг эхчүүдтэйгээ ярилцаад эцэг эхчүүд нь хоорондоо ярилцаад ингээд те байж хат. Над тэнд байх үнэхээр тийм хэцүү байдаг байсан байхгүй. Тэгээ би зүгээр чимээгүй өөрөө өрөөнд нь ороо байж ах нь илүү амар. За тэгээ дунд сургууль, ахлах сургууль гээ 6 жил хөлбөмбөөр хичээллээд их сургуульд орох гэсэн боловч ар гэрийн амьдрал хэцүү, мөнгө байгаагүйгээс болоод би их сургуульд орж чадаагүй. За тэгээ тусдаа гараад ганцаараа амьдарч эхэлсэн. Айл нүлэгдэг ажил хийгээд мөнгө олоод тэгээ 2 3 жил ямар ч зориггүй, хураасан мөнгөө тэгээ шоу, зугаа цангийн дүрээд нэг тэгж явсан үе бас байгаа. Тэгээ за яг юу болоод байгаа юм бол гэхэл амьдралаа нэг эргээ харсан чинь нэг мэт 27 хүрсэн. Тэгэл 27 хүрэл Монголд ч бол их сургууль төгсөөд ирсэн 31 хүрсэн те. Тэгээ 31 хүрээл нэг хүнтэй танилцал ингээл бөө юм болж итэл. Тэгэл одоо ингээ амьдрал харсан чинь 37 хүрсэн байгаа байхгүй юу. Тэг яг зүгээр л өнгөрсөн амьдралаа эргээд харахаар миний амьдралд хайр гэдэг зүйл байгаагүй. Тэврүүлэх, үнсүүлэх, хайртай шүү гэж хэлээд халамжилж байсан дурсамж надад байдаггүй. Гэр бүлийн хүмүүжил гэж маш том нөлөөлөл байгаа. Би тэр гэр бүлийн хүмүүжлийг авч өсөөгүй байгаа байхгүй юу. Тэгээ хайрыг авч өсөөгүй хүн нэг бол өөрийгөө хит их буруутгадаг, өөртөө итгэлгүй хүн болдог. А нэг бол бусдыг буруутгаж өөрийгөө дүүлэгдэг, хит их эготой, өөрийнхөө дотоод хүнийг бусдаас нуусан өөртөө итгэлгүй хүн болдог. За би бол эхнийх нь буюу өөрийгөө хит их буруутгадаг, өөртөө итгэлгүй хүн болж өссөн байгаа. За тэгэхээр яг золбоод яг надад те ямар сэтгэл зүйн асуудлууд байгаа юм бол би бүгдийг нэг нэгэнгүү бичиж үзлээ л те 10 асуудал гарч ирж байна надад. Тэгэхээр та бүхэн бас сонсож үзээ те энэ 10 асуудлын хідэн танд байна. Өөрсдийгөө нэг шинжээ дүгнээд үзээрэй. Энэ 10 асуудал надад гарцаагүй байгаа байхгүй юу? Тэгээ би яг сүүлийн үед яг миний сэтгэл зүйд юу болоод байгаа юм бол яг би яг ямар амьдралыг туулж өссөн юм бол те миний сэтгэл зүйд яагаад ийм мэдрэмжүүд төрөөд байгаа юм бол гэдгийг би олох гэж маш хичээж байгаа байхгүй юу? Нэгсэндээ өөртөө маш их ажиллаж байгаа. За хамгийн нэгдүгürt би өөрийгөө үн цэнтэй хүн гэж боддгоо байхгүй юу? Би өөрийгөө үнэхээр үн цэнтэй хүн гэж боддгоо. Золбоо чи үн цэнтэй штэ. Би үн цэнтэй гэж юу? Би одоо хүртэл энэ үгийг сонсохоор ерөөсөө санал нийлж чаддаггүй. Яг үн цэнтэй гэж юу гэсэн үг юм? Би одоо яг үн цэнтэй гэхээр яг яах ёстой юм бол те? Би яг энэ оршихуу байгаагаар л үн цэнтэй штэ гэхээр би үн цэнтэй гэж үгээд эргэлзээд төгөхгүй. Энэ үгэнд ерөөсөө итгэж чаддаггүй гэх юм уу? За мэдээж яагаад би өөрийгөө үн цэнтэй гэж боддгүй гэвэл бага насандаа хайрлагдаагүй, хайрыг аваагүй, халамжлуулаагүй те. Миний хүүхд чинь үн цэнтэй шүү гэж нэг ч хүн надад хэлж байгаагүй болохоор энэ мэдрэмж надад суусан байх. Би өөрийгөө үн цэнтэй гэдгийг одоо хүлээн зөвшөөрч чадахгүй байх. Гэхдээ би энийг яг одоо эргүүлээд амьдралаа харангуут энэ сэтгхүү надад хизээ суусан бэ гэдгийг би яг ойлгож эхэлж байгаа байхгүй юу? Хизээ вэ гэхлээр намайг 7 дугаар ангид багт хөлбөмбөгийн секцний багш намайг бүр нэлээд сэтгэлд юм үлдэхээр загинжсэн байхгүй юу? Яасан бэ гэхлээр хөлбөмбөгийн секцний хүүхдүүд бэлтгэл хийхдээ бүгд ижлэхэн дүрм товц өмсөх ёстой. Тэгээ би ганцаараа нэг өөр хувц өмссөн байсан. Яагаад гэвэл би Монголоос ирээд удаагүй яг энэ Солонгосын хөлбөмбөгийн хүүхдүүдийн тэр бэлтгэл хийх тэр систем сон хүүбэ тэ ах цахаа хүндлэх гэх мэт яг соёлд нь уусч амжаагүйсэн байхгүй. Тэгээ би өөр хувц өмссөн бэлтгэлтэй гараад ирсэн чинь багш намайг айгүй олон хүүхдүүдийн өмнө дуудаж чаад бүр нэлээд загинжсэн байхгүй. Чи өөрийгөө юу гэж бодоод байгаа? Чи өөрийгөө нэг онцгой гэж бодоод байгаа юм уу? Чи өөрийгөө үн цэнтэй гэж бодоод байгаа юм уу? Чи юу ч биш, хинч биш. Чи ийм бардам, ийм онгироос ахсуу байх юм бол тэ чи амжилтанд хүрэхгүй шүү. Тэгээ би тэр үед загнуулж жагаад би бүр толгойдоо тэр үеэс хойш бүр байнга боддог гэсэн байхгүй. Би төлөв даруй байх хэрэгтэй юм байна. Би онцгойрч болохгүй юм байна. Би гоцорч болохгүй юм байна. Би энэ хүүхдүүдтэй адилхан байх хэрэгтэй юм байна. Би онцгой биш юм байна гэсэн мэдрэмжийг яг тухайн үед авч ирсэн. Тэгээ би дахиж ийм эвгүй байдалд орохгүй тулд би дахиж багшаараа загнуулахгүй тулд би дахиж хин нэгнэр ингэж загнуулахгүй тулд би бусдаа яг адилхан байх хэрэгтэй юм байна. Би дахиж энэ мэдрэмжийг авахгүй тулд үн цэнтэй би бусдаас онцгой содон гэдэг энэ мэдрэмжийг ерөөсөө би гаргаж болохгүй юм байна гэсэн тэр мэдрэмжийг тухайд авч ирсэн байхгүй юу. Тэг магадгүй энэ асуудлаас болоод одоо ч гэсэн хүмүүс намайг магтахаар би шууд нөө дотроос үгүйсгэх шууд одоо кобу панан гэж ярьдаг солонгосоор шууд дургуутсах тийм мэдрэмж төрдөг гэх юм уу. Би хүнээс ерөөсөө магтаал сонсч чаддгүй, авч чаддгүй. Одоо ингээл YouTube комментуудаа ингээл хальт гүйлгээд харж чахт зөндөө хүмүүс намайг магтсан байдаг л да. Мундаг залуу чиста тэгэл магтсан байдаг. Гэхдээ бидний ерөөс хүлээн зөвшөөрч чаддаг байхгүй. Тэр ингээд баг хальт гүйлгдэг те. Тэг үгүй чи юм биш шүү.
чи даруухан байх хэвээр, чи төлөв даруу байх хэвээр, чи өнгөрчлөхгүй, сахсуурчлахгүй гэсэн нэг юм мэдрэмж шууд цаанаас ороод ирдэг. Тэр магтаалуудыг ерөөсөө ингээд гой хүлээгээд авч чаддаггүй гэх юм уу. Тийм рефлекс механизм миний энэ зүрх сэтгэлийн гүнд суудсан байгаа хгүй. За хоёрдугаар гэх юм бол бусдад таалагдах гэж маш их хичээдэг. Би энийг яаж мэдсэн бэ гэхээр би өөрөөсөө илүү бусд хүмүүсийг илүү их анхаардаг, бусд хүмүүсийг илүү их боддог. Зүгээр нэг жишээ болгоод ярих юм бол сүүлд ажлынхаа газрын туултай хамт би тэр хоолнд орсон байхгүй. Тэгээ хоолоо захиалах гад яг тэр хоолны газар руу орох үеэс ахуулаад би тэр хоолны газар орж иж байгаа бүх хүмүүсийг ажиглалтандаа авчиж байгаа. Ямар хүмүүс сууж, зөөгч нь ямар хүн байна гэдэг бүх юмыг анзаардаг би бүр эргэн тойронд болж байгаа бүх юмыг амар хурдан кэч хийждэг гэх юм уу. Эргэн тойронд болж байгаа тэр бүх мэдээллийг шууд толгоонд авчдаг. Тэгээ бид тэр зөөгчийг нь харсан чинь нэлээд бухимдсан явжсэн байхгүй юу. Царай нь үрчийцэн тэ ууралцсан. Тэр ажилласаа нэлээд стресс авч байгаа болтой. Тэгээ би харчаад яана энэ нэмэгтэй бүр нэлээд стресстэй ажиллаж юм да. Ямар хэцүү байгаа бол гэх тэр нэмэгтэйг бодоод эхэлж байгаа байхгүй юу. Бараг тэ ширээн дээр юм авчирч тавих та ингээд шидээ тэ ингээд стресстэй байгаа мэддэж байгаа. Тэгээ туулахаар ерөөс тэрийг анзаарахгүй байхгүй. Зүгээр ямар хоолтгүй гэл тэ хоолоо сонгож монгол. Тэгээ бид нар бүгд ажиллаж байгаа туулт хэлсэн байхгүй юу. Энэ нэмэгтэй нэлээд стресстэйсэн байна да. Өөр хамтаа ингээд сая юм уу шийдсний чинь анзаарсан уу гэдгсэн чинь туулахаар үгүй би ерөөс тийм анзаараагүй гэд. Бүр юу ч анзаараагүй сууж байгаа байхгүй юу. Тэгэхэд би бараг орж ирээд тэр бүх юмыг анзаарсан. Миний амьдралын явцад уулзж байгаа хүмүүстэй би таалагдах гэж хичээдгүй болвол тэр хүмүүстэй уурална уу, уцаарлна уу, уйлна уу, тэ стресстэй байна уу, стрессгүй байна уу? Надад ямар хамаатай юм бэ те? Би өөрийнхөө хийх ёстой юмыг хийгээл явна штэ. Гэхдээ би яагаад ингэж их эргэн тойрноо бүр ингэж нэгэнгүү ажигладаг болсон юм бэ гэхээр яг надад тэр нэг бусдад таалагдах, өөрийгөө хамгаалах тэр механизм суудсан байгаа байхгүй юу? За гуравт бусдаас шүүмжлэл сонсох үед бухимддаг хгүй би. Одоо жишээлбэл би YouTube-ээ хийгээд 6 жил гаруй болсон байна те. Миний энэ оруулж байгаа контент, зураг, бичлэг янз бүрийн хүмүүсийн сэтгэл гарч ирнэ. Гэхдээ дийлийнх нь эерэг байдаг л да. Гэхдээ хайдаа нэг хүмүүстэй янз бүрээр хараах, муухагаар бичихтэй. Учир зүггүй ямар ч хавцалтаагүй юм бичиж орж ирэх гээл муухай сэтгэлүүд гарч ирдэг хгүй. Би тэрийг ерөөсө хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яагаад ч юм одоо хүртэл яг тиймэрхүү сөрөг сэтгэл харангууд уур үрдэг, бухимддаг. Шууд тэр хүмүүсийг блок хийчмээр санагддаг байхгүй. Блок хийчмээр санагддаг ч биш. Одоо ч гэсэн блоклчдаг шууд. Би тэр хүний бичсэн сэтгэлийг уншаад, эмзэглээд, дургу үрээд тэр хүнийг блоклж гинэ гэдэг миний сэтгэл зүй эрүүл биш байгаа байхгүй юу? Би тэрийг өөрөө ойлгоод байгаа. Тэгээ сүүлийн үед энтэйгээ ажиллах гэж маш их хичээж байгаа. Тэгээд сүүлийн үед харьцангуй гайгүй болж байгаа л да. Ер нь дийлийнх нь бас үлдээгээд байгаа. Гэхдээ бас яалт ч дургу өргөсөн комент гоо тэгээ блоклаа хийж байгаа байхгүй юу? Яг үнэхээр эрүүл сэтгэл зүйтэй те. Үнэхээр би ийм биш штэ гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа юм бол тэр хүний бичсэн сэтгэлийг блоклол байхгүй болгоол те тэр хүмүүст ингээд нэг уурлаад бухимдаад ах шаардлагагүй байхгүй. Би бүр үнэхээр өөрийгөө бүр 100% мэдэрсэн те өөртөө ихтэй сэтгэл зүйн хувьд эрүүл хүн бол тэрийг бол шүүвээ зүгээр энийгээ төнгөлж чадахгүй. Айлгүй чаддгүй юм уу? Хүн болго ингэж эмзэглэх нь зүгээр хүний рефлекс юм уу? Ямар ч эрүүл сэтгэл зүйтэй хүн сөрөг сэтгэл хараад эмзэгээр хүлээж аавна гэж үү? Үгүй ээ, миний бодлоор энэ намайг шүүмжилж байгаа хүмүүсийг би бухимдлаар хүлээж авах биш. Харин ч тэр хүмүүсийг бараг тэ хөөрхөн амьд сэтгэл зүйн хувьд аюу асуудалтай хүмүүс энэ да гэж бүр чин сэтгэлээсээ хүлээж авах тийм сэтгэл би болж чадна гэж бодоод байгаа байхгүй юу? Гэхдээ би одоохондоо үнэхээр чадахгүй байгаа. Гэхдээ би чадна гэж бодож байна би энийг. За дөрөвт би ерөөсөө хүнд үгүй гэж хэлж чаддгүй. Энэ бол бүр надад байдаг маш том дутагдал. Би ерөөсөө хүнд үгүй гэж хэлж чаддаггүй байхгүй. Тэгээ нүүрэн дээр нь үгүй гэж хэлж чадаагүй мөртлөө өнгөрсөн хойно нь өөрөө бухимдааддаг тэрэндээ. Тэр үе тэгээ хэлчихгүй яа. Би тэгээ хэлчихвэс шүү дээ. Яг тэр хүнтэй уулзч байхдаа миний сэтгэлд нэг сэтгэл өөр байгаад идэг. Тэгсэн мөртлөө тэр хүнд ямарваа нэгэн тийм муухай мэдрэмж хүчгүүдэй гэсэндээ нүүрэн дээр наа заа гэж хэлчихэд өнгөрсөн хойно өөрөө харамсаадаггүй. Саяхан болсон явдлаа би бас та бүхэнд ярьж өгье л доо. Нэг хүнтэй бичлэг хийхээр тохирсон. Тэгээ тэр хүнтэй бичлэг хийх өдөр цагаа товлоод ажил дээр нь яваад очсон чинь тэр хүн өөрөө бэлэн болоогүйсэн байхгүй юу. За өнөөдөр би цагаа гаргаад ирж байгаа шүү. Би холоос ирсэн шүү гэд бичлэгээ хийх гээд яваад очсон. Тэр хүн бэлэн болоогүй тэгээд дараа бичлэгээ хийхээр болно энэ төр гэд. Гэтэ тэр хүн болохоор ерөөсөө тэр бүгдийг нэг юм гимшилтэй биш. Зүгээр л те. Би өнөөдөр бэлэн болоогүй тэгээд дараа болно энэ төр гэд. Би тэр үуч гэсэн дотроо ингээд бухимдаад байгаа байхгүй юу. Яагаад намайг ингэж үл хүндэтгэж байгаа юм бол те. Цаг хугацаагаа товлоод тохироод ирж явах те. Ирсэн чинь бэлэн болоогүй энэ төр гэд. Тэгээд над жоохон эвгүй санагдаад тэр үед за тэгвэл дараа бичлэгээ хийгээд яваад өгч байгаа хгүй би. Тэгээ би машин дотор өөртөө бүр ингээд бухимдаж байгаа. Яагаад сая нүүрэн дээр шууд хилчиж болоогүй юм бэ золбооч. Би тэр хүний нүүрэн дээр ээлдгээр зүгээр ойлгуулад хилчиж болохгүй юу. За уучлаарай би цаг цаваа гаргаад ирлээ. Тэр өөрөө бэлдээгүүд энэ бол таны асуудлаа. Тийм учраас дараа ирэхэд одоо те цалин мөнгөө та нэмж өгөөрөөч гэдэг юм уу. Иймэрхүү юмнуудыг нүүрэн дээр нь хэлэх ёстой байхгүй. Гэхдээ би хэлж чадаагүй гарч ичээд өөрөө тэрэндээ бухимдаа яваад. Тэгээ би оройн бодож жагаад бүр бухимдаж жагаад залгаад хэлж байгаа байхгүй юу. Сая надад ингээд энэ болсон процесс ерөөсөө таалагдсангүй. Энэ бичлэгийг би хийхгүй гэдэг.
Тэгээд яг иймэрхүү асуудлаас ингээд ажиглаад харахад ерөөсөө хүмүүс үгүй гэж хэлж чаддгүй би. За тавт хүнд итгэх итгэлээ алдсан. Тийм ээ. Золбоогийн хувьд бол хүнд итгэх итгэлээ үнэхээр алдсан. Тэгэхээр би өмнө та бүхэндээ хэлжсэн да. Дунд сургуульд байхдаа нэг Солонгос охинд бүр амар дурлж исэн байхгүй юу? Тэгээ над шиг иймэрхүү ааш цаантай хүмүүс нэг хүнд дурлахаараа бүр хамаг байдгаа тавьж гүйдэг юм шиг байна. Тэр охинтой 2 сарын турш үерхсэн заяа. Зүгээр л нэг гараа хөтөлцөөл явдаг үе штэ. Тэгээ би бүр тэр охинд бүр бүх зүрхээ зориулаад бүр орой болгон уцаар яриад тэгэл те бэлэгсэл авчгүйгээл тэгэл хайртай дуртай гээл тухайд нэг поди гэдэг одоогийн нэг Facebook шиг юм солонгочууд ашигладаг юм байсан байхгүй. Тэгээ тэрэн дээр нь байнга би чамд хайртай шүү гээл янз бүрийн пост оруулаад бүр ингээл те айр хийдэг байсан. Тэгэд 2 сарын дараа тэр охин надаас саллаа гэд найзаараа дамжуулаад надад хэлчихсэн байхгүй. Би золбоо чамтай үрхмээр гоноо саллаа гэд. Тэгээ би бүр амар зовоо шаналаа. Тэгээ би найзаас нь асууж ирсэн. Яагаад Конесу гэдэг үсэн байхгүй нэрийг. Яагаад Конесу надаас жаагаа юм бэ? Чи мэдээд өгөөч гэсэн чинь ноо Никки хадаа гэж хэлчихсэн байхгүй. Никки хадаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Чи амар нялуу юм байна. Намайг амар нялуу юм байна гэдэг тэр охин салцсан байгаа байхгүй. Дунд сургуульд тахт чинь охтууд угаасаа тийм навдан намжаа муу ирчүүдэд дуртай байдсан шүү дээ. Тэгэхээр би болохоор шат сэргээрээ бүр ингээд амар нялуун байгаад тахаар дургуцаа салсан юм шиг байна. Тэгээ тэр үед би яг юу гэж бодож байсан юм бэ гэхлээр ер нь хүнд итгэж болохгүй юм байна. Хүн сайн хандаж болдгүй юм байна. Тэнгууд сайн хандах тусам тэр хүнээс болох юм бол би өөрөө илүү их шарахыг авдаг юм байна гэдэг тухайд ойлгочихсон байхгүй. Эмэгтэй хүн ерөөсөө сайн хандаж болохгүй юм байна. Тэгээ би бас ерөөсөө эмэгтэй хүн төрүүлж үерхий гэж эмэгтэй хүнийг төрүүлж найрч чаддаггүй. Энэ бол бүр үнэхээр үнэн. Тэр Конесу гэдэг охиныг ч гэсэн би өөрөө төрүүлж гуугаагүй байхгүй юу. Тэр охин өөрөө надад сайн гэдэг бит өөр үерхчихсэн тухайд. Тэгээд яг өнөөдрийг хүртэл ингээ амьдралаа харангууд би ерөөсөө төрүүлж эмэгтэй хүн рүү юм бичээтэй хоёлоо уулзъя, учрыг, болцъя, үерхий гэж бичиж байгаагүй. Энэ одоо яг ямар сэтгэл зүй юм бүү мэд. Би өөртөө дэндүү итгэлгүй юм уу? Эсвэл тэр хүмүүст хаягдна гэсэн шархнаасаа айгаад эмэгтэй хүн рүү төрүүлж бичиж чаддгүй юм уу? Бас жишээ болгоод ярихад баар саунд ордог байсан үедээ одоо 24 25 та байх үедээ баар саунд ороод нөгөө ирчүүд чинь ингээл те эмэгтэйчүүдийн өмнө очиод бүжиглээл найрах гал ингээл бүр янз бүрийн арга хэрэгэлдэж штэ төрүүлж ярьдаг. Дийлэгтэл эрэгтэйчүүд нь очиод штэ. Би бол тэгж чаддгүй байсан. Би ерөөсөө эмэгтэй хүн рүү төрүүлж очиж чаддгүй. Бүр нилээ согтжээж л эмэгтэй хүн рүү төрүүлж очиж нэг тэгээ өмнө очиж бүжиглэх юм уу яриа өднөх гэхээс ер нь яг эрүүл ухаантай байгаа үедээ ерөөсөө эмэгтэй хүн дээр очиж чаддгүй байсан. Яг үнэ л. Одоо ч гэсэн ер нь эмэгтэй хүн рүү ерөөсөө төрүүлж бичих юм уу тийм юм надад байдгүй шүү дээ. Энэ доо мэдхгүй. Одоо би энийг зүгээр хүнд итгэлээ алдсан л гэж дүгнэж байгаа байхгүй. За 6-т өөрийгөө байнга буруутгадаг. Би өөрийгөө байнга буруутгадаг. Би зүгээр өөрийгөө байнга зоддог. Нэрээ шүү. Би дунд сургууль, ахлах сургууль байхасаа л өөрийгөө байнга зоддог байсан. Чи чадахгүй, чи арчаагүй, чи улам хичээх ёстой. Чи яагаад ингэж байгаа, чи яагаад энэ дээр алдчихж байгаа ингэ цаг тутам үргэлжийн мөнхөд өөрийгөө шүүмжилж ирсэн. Би дунд сургууль, ахлах сургууль яг хөлбөмбөгийн секцэнд байхасаа яг тийм хүүхэд байсан байхгүй. Би хөлбөмбөөр заавал амжилтанд хүрэх ёстой. Би амжилтанд хүрэхийн тулд маш их хичээх ёстой, чармаах ёстой. Хүүхдүүдийг унтчихад би гарч бэлтгэлэх ёстой. Хүүхдүүдийг зурагт үзээд сууж яхад нь би гарч дээс тоглох ёстой. Би энэ хөлбөмбөөр амжилтанд хүрч ээж л би хоолоо олж идэв шүү. Тэгээ би өөрөө буруу юм хийчихэл юм бол өөрийгөө зэмлээд эхэлдэг. Чи өстө харчаагүй, тэнэг, мангар чи ийм болохоор л ингэж амьдарч байгаа. Чи яагаад ингэж байгаа юм гэл өөрийгөө бүр ингэж зоддог те. Тэгээ өөрийгөө ингэж зодж ээж би илүү сайн хүн болох юм болов уу гэж андуураад явдаг гэсэн байгаа байхгүй. Тэгээ би одоо ингэж өөрийгөө хайрлая те, өөрийгөө жоохон амраа, өөрийгөө ингэж зовоохгүй бай, хит их хүчлэгээ болих гэхээр чадахгүй байхгүй. Яагаад гэвэл энэ миний бүр ингэж сэтгэл зүрхэн суудсан зан чанар рефлекс бүр юм зан характер болцсон байгаа болохоор эннээс шууд салцдаггүй байхгүй. Зүгээр бас нэг жишээ болгоод ярил л да. Би сая Япон явчаад ирсэн шүү дээ. Тэр үедээ би өөрийгөө бас илүү их ойлгож байгаа байхгүй. Япон яваад би хичнээн YouTube-ийнхаа бичлэгийг хийж байгаа ч гэсэн би тэнд амраад ирж болох байсан байхгүй. Гэтэ би тэнд амрыг гэж очиж байгаа биш. Зүгээр л ажил хийх гэж очиж байгаа. За үз те. Яавал гоё дүрс ах уу? Яавал илүү гоё чанартай бичлэг хийх үү? Яавал үзэгчдэд илүү таалагдах уу? Яавал энэ бичлэг илүү сонирхолтой гоё бичлэг болох уу? Энэ бичлэгийг хэд ангилах уу? Хэд болгож уугаад яаж гарах уу гэд бөө юм бодцсон дотроо явж байна. Юу өдөр Токиод очиж амрах те. Тэгэл яг өнөөдрийг хүртэл миний амьдрал зүгээр л өөрийгөө зүтгүүлэх гэдэг амьдралаар амьдарч ирсэн байхгүй. Амралт гэдэг ойлголт байхгүй миний хувьд. Одоо яг ингэ жоохон амраад суугаа те ингээд нэг хүмүүс нөө чийлэрнэ гэж ярьдаг штэ. Хаяада нэг кино үзээ суух ч юм уу, нэг өөр юм хийгээд нэг өөр юм төвлөрөөд нэг гадаа дотоод явахаараа хүмүүс ч нээхгүй очоо те. Хоол унд идээд нэг гоё enjoy-дод ирдэг те. Тэгээ миний хувьд бол зүгээр хаач явсан ажил нэг ийм байдалтай амьдарч ирсэн байхгүй өнөөдрийг хүртэл. За 7-д 5 тухгүй орчингоосоо хурдан цухтаах хандлагатай. Миний эргэн тойронд ямарваа нэгэн 5 тухгүй мэдрэмж авах юм бол би өөрийнхөө тэр 5 тухтай орчин хурдан бүрдүүлэхийг хүсдэг тийм төрлийн хүн юм шиг байна. Өөрийнхөө гэртээ өөрийнхөө тэр аюу гоё орчинг бүрдүүлээд
тэр нөхцөл байдал яг тэр орчиндоо л айгүй гоё тайван амьдэрдэг. Ямарваа нэгэн намайг тухгүй болгодог, тавгүй мэдрэмж өгдөг, намайг одоо үнэлдэггүй, ойшоодгүй тийм нэг тухгүй орчинд хүрээд ирчих юм бол би тэр газараас яаж жагаад хурдан цугтаах тийм хандлагатай төрлийн хүн гэдгийг ойлгосон байхгүй. Тэгээ энэ хандлага намайг яг хідэн насанд суусан бэ гэхлээр ээж солонгос явцаа яг энэ хандлага надад суусан гэдгийг би одоо өнгөрсөн ойлгож байгаа байхгүй. Яг тэгэхээр аав байхгүй ээж яваад гсэн тэгээ би ихчтэйгээ байгаа шүү дээ ээжийнхаа дүүтэй. Тэгээ тухайд яг нэг тэр хайр гэдэг зүйлийг мэдэрч чадахгүй айгүй тийм тухгүй орчинд амьдарч ирсэн болохоор би энэчнээс явах юмсан яаж цугтаах вэ? Нэг жоох хүүхд чи хаашаа цугтаах юм бэ? Яаж гарч явах юм те? Чадахгүй шүү дээ угаасаа. Тэгээ бас 6 жилийн турш хөлбөмбөгийн секцэнд байхдаа үнэхээр тухгүй мэдрэмжийг авдаг гэсэн байгаа байхгүй. Хөлбөмбөгийн секцний сургууль тэр хүүхдүүдтэй хамтаа тэр бэлтгэл хийгээд яг өмнөө харагдахгүй байгаа тэр зорилгын төлөө тэгж явж ирсэн нь миний хувьд үнэхээр тухгүй байсан. Гэхдээ хамгийн амар нь тэр тухгүй тавгүй байгаа орчиндоо гүрийгээд би яаж иж байгаа тисэх ёстой гэдээ амьдрээдсэн гэж боддоо. Одоо ингэ бодонгууд би яаж тиссэн бол гэж боддог байхгүй. Би бага насандаа ч тэр өсвөр насандаа ч тэр надад тулгараад байгаа тэр хэцүү нөхцөл байдал тэр их өвдөлт те сорилт одоо юу гэдэг тэр их стрессийг авч байгаа мөртлөө тэрийг хэн нэгэнд хийлж ярьж гадагшлуулж те намайг хамгаалж намайг ойлгож намайг хайрлж тэр хэцүү нөхцөл байдлаас намайг татаж авч гарах хүн байхгүйсэн байгаа байхгүй. Би дунд сургуульд байхдаа хөлбөмбөгийн секцнээсээ гарлаа гэд гэртээ ирээд нэг удаа хэлжсэн байхгүй ээжд хэлжсэн баха. Тэгээд тухайд яг юу хэлжсэн сайн санахгүй ямар ч гэсэн тэгээд буцаа сургууль дээрээ явж очсон. Нэг хоног хичээлээ таслаад би очиж байгаа байхгүй. Бүн үнэхээр явмааргүйсэн учраас. Тэгээд багштаа маргааш нь очиод зодуулж байгаа. Чи нэг хоног хичээлдээ ирсэнгүү гэд. Ахлах сургуульд байхдаа бас нэг удаа хөлбөмбөгийн секцэнд үнэхээр явмааргүй байна. Надад үнэхээр хэцүү байна гэд хичээлдээ яваагүй байхгүй. Тэр үедээ би ээжд ч хэлээгүй баг. Тэгээд маргааш нь сургуульдаа яваад очсон бас зөндөө олон хүүхдүүдийн өмнө загнуулж байгаа байхгүй юу? Яагаад чи хичээлээ талсан гэл. Тэгээ зөвхөн би тэгдэг юм ш. Ер нь солонгосын секцний хөлбөмбөгийн секцний тэр дүрм маш хатуу байсан л да тухайд одоо хамаагүй гайг болсон гэж сонсож байгаа. Тухайд бүр үнэхээр хатуу байсан. Тэгээд тухайн хүүхэд ямар нэгэн юм буруу хийх юм бол загнуулдаг, зодуулдаг, шийтгэл авдаг, шүүмжилдэг, сахилгажуулдаг тийм нэг цэргийн дэг журамтай байсан байхгүй юу? Хөлбөмбөгийн секц. Тэгээ бас багшаараа загнуулж байсан дурсамж байдгийн. За 8-д чи илүү хичээх ёстой. Чи хангалтгүй байна гэж байнга өөрийгөө шүүмжилдэг. За энийг бол ярьсан шүү дээ. Золбоо бол байнга өөрийгөө шүүмжилдэг. Яг сүүлийн үед би энэ зан чанараасаа гарах гэж бүр нэлээд их тэмцэж байна л да. Миний дотор одоо нэр үнэхээр сүүлийн үед бүр маш их тэмцэл явагдаж байна. Яг нэг өөрийгөө олно гэдэг шиг те. Энэ сэтгэл зүй дотор байгаа би асуудлаа яг олох гээд яваад байгаа байхгүй. Яг надад яг ямар сэтгэл зүйн асуудал байсан бол яг өнгөрсөн амьдралаа ингээд яг эргцүүлж хараад те. Миний амьдралд яг юу болоод өнгөрчүү. Яг хаана ямар алдаа байсан бол юуг би ойлгож ухаарах хэвээр бол яг энэ бүгд дээр би өөртөөгөө ажиллаж өөрийнхөө энэ доторх сэтгэл зүйг мэдчихэж би идэрх гээд байгаа байхгүй. Түүнээс бол би бусад хүмүүст буруу өгөөд бусад хүмүүсээс тэр буруугаа олох гээд яваад ахал юм бол би өөрөө илүү их стресс, илүү их тэр зовлон үдсэн насаа туулж амьдруулна гэдгийг нь ойлгомжтой. За 9-т төргөн ууртай санаагаар ажил болохгүй бол маш амархан бухимддаг. Тэгээд золбоо ТV-г үздэг хүмүүс нь яг намайг ингээд яг бичлэг дээрээ нэг гоё инээгээл те айгу гоё ааштай ер нь барагтаа ууралдгүй хүмүүстэй айгу ийдэг харцдаг тийм залуу гэж харагддаг байх л та дэлгэцээр байгаа төрхөөр нь хүмүүст үгнэх юм бол гэхдээ би айгу төргөн ааштай хүн байхгүй ер нь айгу амархан ууралдаг бухимддаг дүрс гэсэн ууртай. Тэгээ миний хийж байгаа ажил төлөвсөн ажил те миний энэ бодож байгаа зүйлс яг миний сансан бодсны дагуу болохгүй л бол айгүй бухимддаг стресстэй төрлийн хүн юм шиг ба. За 10 дахь юм бол гэрийнхэнтэйгээ халуун дулаан харилцаж чаддаггүй. Яг үннийг хэлэхэд золбоогийнх нь хувьд гэрийнхэнтэйгээ үнэхээр тийм нэг юм гэр бүлсэг халуун дулааны гой уур амьсгал байдаг шүү дээ. Тийм харилцааг үүсгэж ерөөсөж чаддаггүй байхгүй. Тэгээ энэний шалтгааныг яг одоо өнгөрсөн амьдрал руугаа эргээд харахаар яагаад манай гэр бүлийнхэн ингэж те хоорондоо нэг гэр бүл шиг ийм гоё дотн харилцаатай байж чаддгүй юм бол те би бин руугаа уцаар яриад та яаж ийм таны бие сайн уу танд хайртай шүү тэр хүнийг халамжлах тэр хүнийг ойлгох тийм сэтгэл зүй ерөөс байхгүй байгаа байхгүй тийм сэтгэл ерөөс огт байхгүй. Тэгээ угаасаа бага насанд манай ихч англи руу яваад гисэн манай ах Монголд үлдсэн би Солонгост ирсэн ээж энд ингээ те ерөөс ингээ тусдаа амьдэрсэн. Тэгээ өдөө ингээ нас биеийн төрчээд бүх юм болоод дуусны дараа ингээ буцаад тэр хүмүүс хоорондоо ойлголцох гэхээр ерөөс чадахгүй байгаа байхгүй. Зөвхөн манай гэр бүл гэлтгүү дийлэнх Монголын айл гэр бүлүүд яг ийм амьдралтай байгаа. Ерөөсө гэрийнхэнтэйгээ халуун дулаан уур амьсгалтай байж чаддаггүй шүү дээ. Гэрийнхэнтэй би танд хайртай шүү гэл те уцаар яриад ингэж нялуурдаг гэж ярихаар зөв юм болов. Уг нь нялуурах нь зөв шүү дээ те. Энд чинь л нөө хайр үстэй уг нь. Одоо манай хамаатны нэг гэр бүл байна. Өдөр болгон би биндрэг уцаар ярьдаг те хайртай дуртай гэл өдөрт 2-3 цаг ээж рүү яриад аав руу яриад дүү рүүгээ яриад тэгээ би бүр тэрийг нахаа гайхдаг байхгүй. Яаж ингэдэм болоо гэд миний хувьд ерөөс тийм амьдрал үзег болохоор бүр үнэхээр гайхмаар санагдаж байгаа байхгүй.
Тэгээ эсэргээрээ тэр хүмүүс бидний амьдралыг харахаараа гайхдаг. Одоо жишээлбэл манайх одоо Америк саяхан явсан байхгүй. Тэгээ Америк яваад тэр хүн тэгээ сайн явж очиж гин үү яаж ийн ийж нэрөөсөө бид нар хооронд уцаар ярьдаг. Тэгээ бараг сардаа нэг өө та сайн явчихсан аа за гэх иймэрхүү харилцаа. Тэгээ золбоо нь яг энэ 10 асуудлаа тэгээ энэ бүгдийг та бүхэнтэйгээ илэн далангүй ярих болсон шалтгаан нь юу вэ гэхээр яг наадтай адилхан иймэрхүү асуудлаас болоод зовж шаналж байгаа өчнөө олон хүмүүс байгаа. Би бүр тэрийг маш сайн мэдэж байна. Зүгээр л бүгдээрээ нуун дарагдуулж амьдэрдэг байхгүй. Бүгд асуудалд амьдарч байгаа сэтгэл зүйн хувьд. Яг ялангуяа миний хувьд 70-аад оных нь 80-аад оных нь те яг бүгдээрээ тийм нэг сэтгэл зүйн хувьд асуудалтай хүмүүс байгаа даа байхгүй юу. Одоо та нар зүгээр Facebook дээрээс харахад л ойлгомжтой байгаа шүү дээ. Яг ямар хүмүүс Facebook дээр байгаа те. Тэр хүмүүс яагаад тийм юм бичээд, тийм лайв хийгээд сэтгэлдлүүдийг үлдээгээд яагаад тэр хүмүүс тийм болцсон юм бол? Яг үнэхээр тэгж бичиж байгаа, тийм сонин үйлдэл гаргаж байгаа хүмүүсийн амьдрал руу өнгийгээд харах юм бол бид нар тэр хүмүүсийг шүүмжилж чадах болов. Бүгдээрээ шархалцсан, өвдцэн, зовцсон, шаналцсан тэр хүүхэд насандаа бүр үнэхээр их өвддгийг мэдэрсэн. Тэр хүүхэд чигээрээ нас биеинд хүрсэн хүүхдүүд л байгаад байгаа байхгүй юу? Хүүхдүүд яг өмнө хэлэхэд өнөөдөр яг нэг үлэхэд золбоо нь хүүхэд. Яг нэг үлэхэд бага насны өсвөр насны тэр жоохон хүүхэд тэр сэтгэл зүүн шархтайгаа тэр хайрыг авч үзээгүй тэр айцтайгаа мэдрэмжтэйгээ ингээд нас яваа том хүн болсон байгаа байхгүй. Та бүгд ч гэсэн энийг ойлгож аваад би ч гэсэн яг ийм амьдралыг туулсан юм шүү дээ. Би ч гэсэн яг адилхан юм шүү дээ. Би энэтэйг нүүр тулах хэрэгтэй юм байна. Би энийг нуугаад авах хүмүүсээс хичээд авах зүйл биш юм байна. Би энтэйгээ харин өөрөө тэмцэх хэрэгтэй юм байна. Би энэ дотоод сэтгэл зүүн асуудлаа шийдчихээж, эмчилжээж бусадтай зөв харилцааг тогтоож чадах юм байна. Би өөрөө энэ шархаа эдгэхгүй, би энэ шархаа тээсээр амьдрсаар явах юм бол би энэ шархаараа өөр нэгэн хүнийг дахиад шархлуулна. Энэ бол бүр гарцаагүй үнэн шүү. Та энэ шархаа эдгэхгүй л бол хэн нэгэнд энэ шархаа дахиад л өгнө. Шархлуулсан хүнийг шархлуулдаг байхгүй юу? Сангчо падан сарами нүгүнгаага сангчоор чүнда. Энэ бол бүр гарцаагүй үнэн үг. Үнэхээр идэрсэн эрүүл сэтгэл зүйтэй тэр сэтгэл зүйн хувьд эрүүл байгаа хүн хэн нэг ягаад ч шархлуулахгүй. Харин шархалсан хүнтэй таарлаа гэхэд тэр хүнийг эдгэх тийм чадвартай байна. Энэ хүн яагаад уурлаад байгаа? Энэ хүн яасан юм бол гэдгийг ойлгох чадвартай болно гэсэн үг шүү дээ. Тийм учраас бидний сэтгэл зүгээ мэдэж ойлгож эмчилнэ гэдэг маш чухал юм байна. За тэгвэл надад тохиолдсон миний сэтгэл зүүн 10 асуудал байна шүү дээ. Би энэ 10 асуудыг бүгдийг нэг нэгэнгүү бичээд AI хахаас асууж үзлээ л дээ. Би яагаад ийм сэтгэл зүйн асуудалтай болсон юм бол гэдээ асуусан юу гэж хариулсан бэ? Би та бүхэндээ уншиж өгье. За хамгийн нэгдүгээрт би өөрийгөө үнцэнтэй хүн гэж боддгүй шалтгаан нь юу вэ гэхээр хайр дутсан хүүхэд байнга сайн байвал намайг анзаарах байх гэж итгэдэг болдог. Би сайн байж л тэ намайг хайрлна. Би ямарваа нэг юм үлдчихэж л хүмүүс намайг хайрлна. Түүгээрээ бусдын анхаарлыг татах гэж хичээж өссөн учраас өөрийнх нь оршихуй өөрөө үн цэнтэй гэж хизээч мэдэрч чаддгүй. Би угаасаа энэ би гэдэг хүн тэр чигээрээ үн цэнтэй хүн биш. Би ямарваа нэг юм хийж л үн цэнтэй хүн болох юм байна гэсэн сэтгхүү суучдаг гэж байгаа байхгүй юу? Би юу ч хийгээгүй байхад хайрлагдах боломжгүй гэсэн буруу итгэл үнэмшил суучдаг. Хүүхэд өсч байх үедээ эцэг эхийн хайраар өөрийн үн цэнийг мэдэрдэг. Хэрв энэ хайр дутагдвал хүүхэд намайг хайрлахгүй юм байна. Би хайрлуулах үн цэнгүй хүн юм байна гэж боддог болдгоо. Энэ итгэл үнэмшил насанд хүрээд ч дотроо үргэлжилдэг. Хүн намайг зүгээр байхад хайрлахгүй. Би өөрийгөө өөрчлөх ёстой. Би өөрөө хичээж, би өөрийгөө өөрчилж, би тэр хүн ямарваа нэгэн үйлдэл хийж тэр хүн намайг хайрлна гэсэн юм хариу өгжээж аавна гэсэн ийм ойлголт суучдаг юм байна. Тэг яг иймэрхүү сэтгэл зүйтэй хүмүүс юун дээр маш их алддаг вэ гэхээр хүнтэй уулзаж уулзаад тэр хүндээ таалагдахын тулд бүр хамаг байдгаа бариаг үүчдэг байхгүй юу? Бүр тэр хүн таалагдахын тулд юу ч хийхээс буцдаггүй бүр өөртөө байгаа бүхнээ зориулаад үүчдэг. Тэгжээж би тэр хүнээс хайрыг авах юм байна гэсэн тийм ойлголттой байдаг учраас. За хоёрт бусдад таалагдах гэж маш их хичээдэг шалтгаан нь юу вэ гэхээр хайрыг нөхцөлтөө гэж ойлгосон хүүхэд зөвхөн сайн байх, дуулууртай байх, хичээж байж л анхаарал халамж авч чадна гэж боддог. Ийм хүүхдүүд насанд хүрээд ч таалагдвал намайг хайрлна гэж итгэдэг. Намайг голчихвээ, намайг орхичихвээ гэсэн тийм сэтгэл зүйтэй болдог. Хайрыг авахын тулд таалагдах ёстой гэсэн дотоод дүрмтэй болсон байдаг гинэ. Би ээжтэй хаягдахгүй тулд, би аавтай хаягдахгүй тулд, би хүмүүст хайрлуулахын тулд, би хүмүүст хүлээн зөвшөөрөгдөхийн тулд би хүмүүст таалагдах ёстой юм гэсэн ийм механизм сэтгхүүтэй зуршилтай болсон байдаг цаанаасаа. За гуравт бусдаас шүүмжлэл сонсох үед маш их бохимддог шалтгаан нь юу вэ гэхээр хүүхэд байхдаа шүүмжлэлийг
хайргүй гэж хүлээж авдаг байсан учраас том болоод ч гэсэн шүүмжлэлийг намайг голлоо, намайг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэрдэг. Багада хит их шүүмжлэл голомжлоор хүмүүжсэн хүүхэд шүүмжлэлийг намайг голж байна гэсэн аюултай дохио гэж хүлээж авдаг. Шүүмжлэл гэдэг нь тухайн хүний дотоод гин бурууг сэрээдэг гинэ. Тиймээс маш хүчтэй бохимдол төрдөг. Би аль хэдийн өөрийгөө буруутгаж байгаа. Гэтэл яагаад дахиад намайг шүүмжилж байгаа гэд уурлаад эхэлдэг гинэ. Надад энэ нь илүү яг тохирж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Би аль хэдийн өөрийгөө буруутгаад шүү дээ. Би аль хэдийн өөрийгөө шүүмжлээ, зовоогоод өөрийгөө чи өстө тэнийг амтан мулгуу амтан гэдэг нь. Тэгэхэд яагаад намайг дахиад шүүмжлээд байгаа юм бэ гэсэн бохимдол миний дотроос төрдөг юм болов. За дөрөвт хүнд ерөөсөө үгүй гэж хэлж чаддгүй шалтгаан нь юу вэ гэхээр хайрыг алдахгүй байх хамгийн сайн арга бол үгүй гэж хэлэхгүй байх гэж итгэсэн байдаг гинэ. Би хүмүүст үгүй гэж хэлэхгүй байж л тэр хүмүүсээс хайрыг аавна. Тэр хүмүүст хаягдахгүй. Үгүйгээ хэлчих юм бол энэ хүн гомдоод намайг хаяа явуул яана гэсэн тэр багт нь авсан айдас тэр хүүхдэд тэр том болсон хүнд ч гэсэн байж лээдэг. Үгүй гэж хэлэх нь хүн гомдоохтой адилхан гэж үздэг. А хүн гомдоох нь хайрыг алдахтай адилхан гэж үздэг гинэ. Хэл хязгаар тавих чадвар бага болдог. Учир нь бусдын сэтгэлд нийцхийг чухалчилдаг. Үгүй гэж хэлэх нь багада муу хүүхэд байхтай адилтгагдж байсан бол том болоод ч гэсэн үгүй гэж хэлэхэд сэтгэл зүйн дарамт үүсдэг. Хэрвээ би татгалзвал намайг голно, хаяна гэсэн айдас дотроо байдаг. Би үгүй гэж хэлвэл намайг дахиж хизээж хайрлахгүй гэсэн юм айдастай том хүн болж хувирсан байдаг гинэ. За тавт хүнд итгэх итгэлээ алдсан шалтгаан. Багада хамгийн хайрлах ёстой хүмүүс нь эцэг их ойрын хүмүүс өөрийг нь орхисон эсвэл хайраа үзүүлээгүй бол хүүхэд дотроо хүн гэдэг итгэж болохгүй зүйл гэж итгэдэг. Энэ итгэл үнэмшил том болоод бүх харилцаанд сүүдэр мэт дагаж явдаг. Хамгийн ойр дотн байх ёстой хүмүүс ээж аав нь хайр үзүүлээгүй орхисон, итгэл алдсан тохиолдолд хүүхэд ер нь хүнд итгэж болохгүй юм байна гэсэн гүнзгий итгэл үнэмшилтэй болдог. Тэр итгэл хизээч бүрэн арилдаггүй. Би хүнд итгэл юм бол дахиж шархална гэж боддог гинэ. Би хүнд хайрыг өгөх юм бол, би хүнд итгэх юм бол тэр хайр, тэр итгэл нь надаас яваад өгөх юм бол тэр нь эргүүлээд намайг зовоно гэсэн юм далд ухамсартай болоод өсчдөг гэж байгаа байхгүй юу? За 6-т өөрийгөө байнга буруутгадаг шалтгаан нь юу вэ гэхээр хүүхэд өөрт нь хайр дутуу байсныг би л буруутаа гэж ойлгодог. Ээж намайг твэрдэггүй, аав намайг орхисон, би муу хүүхэд байсан гэж хүүхэд дотроо бодсоор байдаг. Хүүхэд бага насандаа хүнд буруу өгдөг юм байна. Энэ үнэхээр амар гол та бүхэн боддоо. Хүүхэд бага насандаа өрөөлт буруу өгч чаддгүй. Ямарваа нэгэн юм нь болох ёо би бүр энийг бодохоор бүр үнэхээр өрөвдөд байгаа байхгүй. Хүүхэд ямарваа нэг юм болохгүй бол хүнд буруу өгөхөөс илүү бүх буруу өөртөө авч яадаг гэдэг. Тэр бүх болохгүй бүтэхгүй байгаа тэр зүйлийг өөртөө авдаг гэж боддоо. Миний буруугаас болоод энэ би болохгүй байна. Би хайрыг авах хэрэггүй юм байна гэд өөрийгөө буруутгасаар байгаа тэр нь ингээд өөрийнхөө сэтгэл зүйд маш том сэтгэл зүйн шарах болж үлдээд тэр далд ухамсарт нь суучдаг байхгүй. Яагаад аав намайг хайрлаагүй орхио явцсан бол яагаад ээж ингэж байгаа юм бол яагаад энэ хүн намайг загинж байгаа юм бол гэж хүүхдүүд боддгоо байх нь шүү дээ. Томчуудаа энийг маш сайн анхаараад аваарай. Хүүхэд байнга өөртөө буруу өгчөөд юм гэдгийг хизээш мартчихвахгүй шүү. Хэрвээ би өөрийгөө засаж чадвал хайрлуулах байх гэсэн найдвар байдаг. Надад л ямар нэгэн буруу байгаа, тиймээс намайг хайрлаагүй гэсэн ухамсар суучдаг байгаа байхгүй юу? Энэ нь ямар сөрөг дагавартай вэ гэхээр том болон тийм үү тэр хүүхд өсвөр наснаа очоод за нас биеинд хүрээ том болоод ирэхээр эргээд тэр өөрийгөө буруутгадаг гэсэн тэр бүх шалтгаанууд нь эргээд нийгэм рүү, өрөөл рүү гацаж эхэлдэг байгаа байхгүй юу? Та бүхэн одоо Facebook-с анзаараад харж байгааз бүх хүмүүс бие биенийгээ шүүмжилдэг. Манай Монгол даяараа бие биенийгээ шүүмжилж баг за худалч хүнд 99% бие биенийгээ шүүмжилж чи тэнэг, чи мангар, чи болтгүй, чи ухамсаргүй, энэ тэнэг, энэ мангарыг хараа, энэ балааг хараа, энэ солиорцсон, энэ тэнэг бүгдээрээ бие биенийгээ шүүмжилдэг. Яагаад бид нар ингэтлээ бие биенийгээ шүүмжлээд байгаа бол бүгдээрээ сэтгэл зүйн асуудалтай байгаа байхгүй юу? Бага насндаа өөрийгөө тэр их буруутгадаг байсан тэр асуудлууд нь нас биеинд хүрсэн хойно энэ миний буруу биш байсан юм байна те. Энэ нийгмийн буруу байсан юм байна, ээж аавын буруу байсан юм байна, эргэн тойрны минь ах эгчийн буруу байсан юм байна. Яагаад ер нь би гэдэг ерөөсө тэр бүр уур бухимдал нь гадагшаа тесэрч эхэлж байгаа байхгүй юу? За 7-т 5 тухгүй орчинд байхаараа хурдан цухтахыг хүсдэг шалтгаан нь юу вэ гэхээр хүүхэд байхдаа 5 тухгүй аюултай мэдрэмжтэй орчинд байнга байсан бол стрессийн үед цухтах рефлекс автоматар хөгждөг гинэ. За энэ бол амьд үлдэх сэтгэл зүйн хамгаалалт насанд хүрээд ч аюул мэдрэгдэх үед цухтах хандлага давамгаалдаг гинэ. Одоо энд байвал аюултай яаралтай би эндээс холдох хэрэгтэй гэсэн тийм бага насных нь сэтгэл зүйн тэр рефлекс механизм талд ухамсар нь ажиллаад нь штэ. За 8-д чи хичээх ёстой, чи хангалтгүй байна гэж өөрийгөө шүүмжилдэг шалтгаан нь юу вэ гэхээр хайрыг зөвхөн сайн байвал авдаг гэж ойлгосон хүүхэд өөрийгөө хангалтгүй гэж байнга шүүмжилдэг. Хайрыг авахын тулд тас
завсралтгүй өөрийгөө шахаж, өөрийгөө хангалтгүй гэж итгэдэг болдог. Багаасаа хангалтгүй гэсэн дохиог авч өссөн хүүхэд өөрийгөө байнга шахаж сургадаг. Энэ нь хайр авах, хүлээн зөвшөөрөгдөх арга нь болсон байдаг. Насанд хүрээд ч зүгээр л амрах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх боломжгүй болдог гинэ. It's me. Яг би байхгүй юу? За, Юст төргөн ууртай санаагаар ажил болохгүй бол амархан бухимддаг шалтгаан нь юу вэ гэхээр дотроо удаан хугацааны шарахтай. Ойлгогдоогүй мэдрэмжээ дарж явсан хүмүүс жижиг өдөөлт дээр тесэрдэг. Уг нь уур биш, ойлгогдохыг хүссэн гуниг шаналл байдгаа гэж аахгүй. Би энтэй бүр 100% санал нийлж байна. Ерөөсөө л ууралдаг бухимддаг шалтгаан нь юу вэ гэхээр намайг яагаад ойлгохгүй байгаа, намайг яагаад ойлгоогүй, намайг ойлголтоо би зовсон штэ, би хичээсэн штэ, би шаналсан штэ, яагаад намайг ойлгохгүй байгаа гэсэн энэ бухимдал нь хүмүүсийг тесрээдэг байгаа байхгүй. Уур нь бол дотоод өвдөлтийн халахвч хэлбэр юм. Ойлгогдоогүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй, гуниг гомдол сэтгэлийн гүнд хуримтлагдсан байдаг. Энэ бүгд гадагш гарч чадахгүй удсан тул энгийн жижиг өдөөлт дээр шууд тесэрдэг. Уур бол гүн доторх өвдөлтийн гаднах хэлбэр юм гинэ. Уур бол гүн доторх өвдөлтийн гаднах хэлбэр юм. Яагаад монголчууд ууртай, бухимдалтай, стресстэй амьдраад байгаа юм бэ гэхээр бүгд энэ сэтгэл зүйн хувьд сэтгэл дотор нь байгаа уур бухимдал тэр өвдөлт, гомдолт тэр их амьдралынхаа турш туулж өнгөрүүлсэн авсан тэр бүх сэтгэл зүйн асуудлаа өөртөө ойлгохгүй, мэдрэхгүй, эмчлэхгүй яваад байгаа байхгүй юу? Миний дотор маш олон хүлээн зөвшөөрөгдөөгүй мэдрэмж байна. Би цаашаа тисч чадахгүй байна. Яагаад энэ хүмүүс намайг ойлгохгүй байгаа юм бэ? Гэсэн тийм те уурлах, бухимдах сэтгэл зүй байгаад байгаа байхгүй. Тэг яг иймэрхүү сэтгэл зүйтэй хүмүүс зөндөө байдаг. Ээжтэйгээ уцаар ярихаар л уурладаг. Аавтайгаа уцаар ярихаар л бухимдаад уцаа тасалчдаг. Эгчтэйгээ уцаар ярьж чаддаггүй. Уцаар ярихаар л уурлаад бухимдаад байдаг. Магадгүй таны гэр бүлийн хэн нэгэн гишүүн ярих үе болгонд л уурлаад бухимдаал уцаарлал байгаа болвол би зүгээр ганцхан аргыг л та нарт хэлье. Зүгээр л тэр хүнийг магтаад, урамшуулад, тэр хүнийг хүлээн зөвшөөрөөд, тэр хүнийг халамжлаад үзээрэй. Чи мундаг байгаа шүү, чи чадж байгаа шүү. Чи байгаа болохоор л өстой манай гэр бүл үдий датай амьдарч байна. Чи өстой энийг мундаг хийсэн шүү. Чи энэ дээр надад маш их том тусалцаа үзүүлсэн шүү. Чи ахтаа ингэж туссан шүү. Чи ихчтэй туссан шүү. Баярлаа гэдэг үгийг хэлээд үзээрэй. Тэр хүмүүс яах нь вэ? Яг хөө мэдээж ямар гоё юм баярлаа гэхгүй бах. Тэр хүмүүс уцаа таслаад баг ойлгох. Нэрэ шүү. Нэр уцаа таслаад ойлно. Зүгээр тийм жижигхэн зүйлийг хүсээд уурлаад бухимдаад байгаа байхгүй. За 10-т гэрийнхэнтэйгээ халуун дулаан харилцаж чаддгүй шалтгаан нь юу вэ гэхээр гэр бүлээс хайрыг мэдэрч чадаагүй үед дотносох, нээлттэй байх, илэн далангүй харилцах чадвар хөгждөггүй гэж байна. Яг миний саяны хэлсэн. Энэ үг бүр гарцаагүй үнэ үг заяа. Хамгийн ойр дотн харилцаа хамгийн төвөгтэй хүүтэн болчихдог гэж байгаа байхгүй. Яг иймэрхүү сэтгэл зүйн асуудалтай хүмүүс хамгийн хэцүү нь юу гэдэг гэж хамгийн ойрын хүмүүстэйгээ ерөөсөө энэ харилцаагаа сэргийж чаддаггүй байхгүй. Энэ хамгийн их өөрсдийг нь зовоодог, шаналгадаг. Хэрвээ гэр бүлийн орчинд хайр халамж, уян зөөлөн харилцаа огт байгаагүй бол хүүхэд дотн харилцах мэдрэмжээ илэрхийлэх ур чадваргүй болтгоо гэж байна. Иймд хамгийн ойр хүмүүстэйгэж сэтгэл нээж харилцаж чаддаггүй. Хайр гэж юу байдгийг мэдэхгүй, яаж илэрхийлэхээ ч мэддэггүй. Одоо жишээлбэл би ээж рүү ч юм уу, ах руугаа ч юм уу, эгч рүү ч юм уу залгаад та сайн уу, те сайн явж очсон уу? За тэгээ бие бодороо ч юм уу, иймэрхүү нэрөөсөө ярьж чаддаггүй. Ийм ингээд ярих гэхээр л ингээд дотроос ард сэгддэггүй ёо, би чадахгүй. Би нэгсээ яагаад чадахгүй байх гээд. Хүмүүс ч эцэгтэйгээ харилцахдаа тэгээ ээжээ би танд хайртай шүү, аав хайртай шүү. Тэгээ бие бодороо энэ төрөл ярьдэн штэ. Үнэхээр тэгж ярьж чаддаггүй байхгүй. За тэгвэл яг одоо бүгдээрээ саяны 10 сэтгэл зүйн асуудал дээр ямар арга хэмжээ авах вэ? Бид нар яаж энэ сэтгэл зүгээ засах вэ? Тэр талаар AI-хаас асууж үзсэн. Тэгээ юу гэж хэлсэн байна бүгдээрээ хамт уншицгаая. За хамгийн нэгдүгээрт би өөрийгөө үн цэнтэй хүн гэж боддгүй гэсэн штэ. За гаргалгаа гарцсан юу вэ гэхээр өөрийгөө үн цэнтэй гэж мэдрэх нь гадны баталгаа биш ээ. Дотоодоос эхэлдэг гэж байгаа байхгүй юу? Хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөх хамаагүй. Зөвхөн чи өөрийгөө хүлээн зөвшөөрөхөд л болно. Золбоо. Чи бэриггүй, чи мундаг шүү. Чи чадж байгаа шүү. Чи амжилттай яваа залуу шүү. Өдөр бүр өөртөө дараах үгсийг сануул гинэ. Би ямар ч нөхцөлгүйгээр үн цэнтэй хүн. Одоо яг ингээд хэлэнгүүт миний дотроос нэг юм ингээд сонирн болж байгаа байхгүй юу? Энэ яг ямар мэдрэмж юм бэ мэдэхгүй байна. Шууд эсэргүүцэх тийм мэдрэмж төрж байгаа байхгүй юу? Хүүхэд байхдаа авч чадаагүй хайрыг одоо өөртөө өгөөрэй. Өөртөө анхаарал тавь. Би сэтгэлээ сонс гэж байгаа байхгүй юу? Би одоо энэс гарах гээд байгаа шалтгаан нь би сэтгэл, энэ дотор байгаа сүнсийн сэтгэлээ сонсгоод хичээгээд яваад байгаа байхгүй юу? Би яг юу нь болохгүй байгаа юм. Миний энэ сэтгэл зүрх дотор ямар асуудал байсан юм бол гэд би хайрлагдсан хүн, сонгогдсон хүн гэдгээ үргэлж санаж бай. Өөрийн сайн чанаруудыг бичиж тэмдэглэж түүнийг
баталгаажуулах үйлдэлүүдийг хийгээрэй гэж байна. Тусламж үзүүлэх, авьяасаа ашиглах гэх мэт. Чи хайр авахын төлөө биш, хайрлуулж төрсөн хүн юм аа гэж. Яа. Би энэ үгийг сонсоод бол шууд санал нийлж байгаа байхгүй юу? Чи хайрыг авахын төлөө биш, аль хэдийн хайрлуулж төрсөн хүн гэж байгаа байхгүй юу? Энэ дэлхийн ертөнцид минлээд хин нэгнээр хайрлуулахын төлөө биш, би аль хэдийн хайрлуулаад төрсэн хүн байсан гэж боддоо. Вау, ямар гоё юм бэ те. Та бүхэн боддоо. Йоо. За дараагийнх руу оръё. За хоёрт бусдад таалагдах гэж маш их хичээдэг гэсэнтэй энээс гарсан нь юу вэ гэхээр хайр бол таалагдахын шагнал биш. Жинхэнэ харилцаа үнэнч байдал дээр тогтдог гэж байна. Өөрийгөө бусдад таалагдах гэж биш, үнэнч зангаа хадгалах гэж зорио гэж байгаа байхгүй юу? Би энэ бичлэгийг хийж байгаа шалтгаан ч гэсэн би бусдад таалагдмааргүй байна. Би зүгээр яг энэ үнэн өөрийнхөө төр бодит байдалтай нүүр тулаад би энэ бүгдээ үзэгчтэй хэлээд би яг өөрийнхоороо баймаар байна. Дэлгэцээр байгаа золбоо, энэ амьдрал дээр амьдарч байгаа золбоо хоёр нэг тийм зөрчилтөөд идэх хүмүүс баймааргүй байна. Тийм болохоор би энэ бичлэгийг хийж байгаа байхгүй юу? Би өөртөө нүүр тулмаар байна. Би энэ асуудлуудаа шийдмээр байна. Би энэ амьдрал дээр тулгараад байгаа тулгарч ирсэн асуудлуудаа бүгдийг шийдмээр байна. Та бүхэн ч гэсэн шийдэх хэрэгтэй. Надтай хамт. Everybody together. Хүнд таалагдаагүй үед чи бол хайрыг авсан нэгэн гэдгээ байнга бод. Хүмүүс намайг хүлээн зөвшөөрөхгүй, хүмүүс намайг шүүмжилдэг, хүмүүс намайг буруутгах гэж болно. Гэхдээ аль хэдийн би хайрлуулсан гэдгээ байнга бодож явах хэрэгтэй. Би хайрлуулсан нэгэн баггүй юу? Би өөрөө байхад хангалттай гэж өдөр бүр өөртөө хэлээ гэж байна. Хайрыг гуйх биш, зөв хүнтэй зөв харилцаанд орох нь чухлаа гэж байгаа байхгүй юу? Йоо, та бүхэн боддоо. Хайрыг хэн нэгнээс гуйх гэж хэн нэгэнтэй үерхдэг, суудаг биш байх нь штэ. Намайг яг байгаагаар те миний яг энэ байгаагаар намайг хүлээн зөвшөөрдөг, хайрладаг, миний энэ дутагдлыг хүртэл хүлээн зөвшөөрдөг хүмүүстэйгээл харилцаанд орох нь чухлаа гэж байгаа байхгүй юу? Түүсэл намайг хүндэлдэггүй хайрладаг хүмүүстэй те тэр хүмүүс таалагдах гад хичээгээд шаналал стресстэй л өөрийгөө зоогоод ах ямар шаардлагагүй шүү бүгдээрээ. Энийг ойлгоод аваа. За бусдад таалагдах гэдэг нь чиний үн цэнийг нэмдэггүй. Чи бусдад таалагдлаа гэд те чи 100 хүнд бүгдээрэнд нь таалагдлаа гэж чи үн цэнтэй хүн болохгүй. Чи зүгээр л байгаагаараа үн цэнтэй гэдгийг ойлгох гэж байгаа байхгүй. Зарим хүн чамд дургүй байлаа гэд чи муу хүн болохгүй. Чи өөрийгөө л мэддэг байх болно. Би ямар хүн бэ гэдгээ чи сэтгэл зүйн асуудлаа өөрийнхөө сэтгэл зүйг мэддэг хүн болсон байх л болно. Тэрийг чи ойлгоод мэдээд ухаарчхал юм бол бусд хүмүүс юу гэж ярьжсэн тэр хүмүүсийн тэр ярьсан зүйлд нь анхаарлаа төвлөрүүлэхээ болно. Хүсэхгүй зүйлийг хийхгүй байх дадлыг баг багаар эхлэе гэж байгаа байхгүй. За гуравт бусдаас шүүмжлэл сонсох үед маш их бухимддаг. За эндээс гарах гарц юу вэ гэхээр шүүмжлэл бол чамайг голсон гэсэн үг биш ээ. Энэ бол өсөх боломж. Хэн нэгэн чамайг шүүмжилж байна гэдэг эсэргээрээ чи өсөх боломжтой болж байна гэсэн үг. Шүүмжлэлийг хувь хүнийг үгүйсгэх биш, үйлдэлийг сайжруулах зорилготой гэж хүлээж аваа. Энэ хүмүүс намайг шүүмжилж байгаа нь те намайг хайрлахгүй байх гэж ойлгох биш. Энэ хүмүүс те намайг шүүмжилж байгаа шалтгаан нь намайг өсөөсөө сайн байгаасаа чиний энэ чинь алдаа дутагдaltaа санагдаад байна. Энийг чи засаараа гэд айл болох эерэг талаас нь хүлээж аваа гэж байгаа байхгүй юу. Тэгээд өөрийгөө шүүмжлэхээс өмнө өөртөө би юу сурч болох вэ гэж асууж сураа. За би энэ асуудлаас болоод юуг сурч болох вэ? Шүүмжлэлийг хувь хүн рүү биш үйлдэл рүү чиглүүлж ойлго. Шүүмжлэлийг өсөлт гэж шин утгаар нь тайлбарлаа гэж. Өөрийгөө дотроос нь би хичээж байгаа нь өөрөө үнэтэй гэж дэмжээ гэж байгаа байхгүй юу? Би хичээж байгаа нь үнэн. Би зүтгэж байгаа нь үнэн. Би өнөөдөр ууггүй амьдарч байгаа нь үнэн шүү дээ. Зүгээр л өөрийнхөө энэ байгаагаар нь хүлээн зөвшөөр. Та үнэхээр мундаг байгаа шүү. Та үнэхээр сайн ажиллаж байгаа шүү. Та хичээж байгаа шүү. Та үнэхээр онцгой нэгэн шүү. Та чадж байгаа шүү. Мундаг байгаа шүү. Танд хэлж чинь танд. Бичлэг үзэж байгаа танд хэлж байна. Та. Үгүй та харин мөн та. За дөрөвт хүнд ерөөсөө үгүй гэж хэлж чаддгүй. За эндээс гарах гарц нь юу вэ гэхээр үгүй гэдэг бол өөрийгөө хамгаалах бүх хэлбэр болохоос биш муу хүн гэсэн үг биш шүү. Үгүй гэж хэлэх нь хүндэтгэлийн нэг хэлбэр гэдгийг ойлго. Үгүйгээ хэлчихэр нөгөө хүн гомдоод би амар бүдүүлэг байгаа юм шиг санагдаад идэгэн штэ бидний хувьд таны хувьд те. Тэгэхээр үгүй гэдэг нь харин эсэргээрээ нөгөө хүнээ хүндэлж байгаа юм байна. Өөрийгөө хүндэлж байгаа юм байна те. Асуудлыг аль болох аль талдаа хоёр талдаа зүгээр шийдэж байгаа юм байна гэж аль болох эерэг талаас нь ойлгох нь чухал гэж байгаа байхгүй юу. Бяцхан алхмаар сур. Эхлээд энгийн жижиг зүйлүүдээр үгүй гэж хэлээд амьдралдаа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Хүн намайг голох вэ гэдэг айдас гарч ирвэл өөртөө хэл. Хайрыг гуйлгүйгээрч би хайрлагдах боломжтой. Зүгээр энэ хүнд үгүй гэж хэлээд энэ хүн тэ намайг хайд явснараа би хайрлагдахгүй нэг юм биш байхгүй юу. Би хэлээд шүү дээ. Бид нэр аль хэдийн хайрлагдсан хүмүүс ээ гэд. Хайрлагдсан учраас бид нар энэ хорвоо дэлхийн ертөнцид мэдсэн байхгүй юу да. Та үн цэнтэй нэгэн, би үн цэнтэй нэгэн гэдгийг бүгдээрээ ойлгоцгоё.
Вау. Үгүй гэж хэлэх нь өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр гэдгийг ойлго. Жижиг зүйл дээр үгүй гэж хэлэх дасгал хий. Үгүй гэснээр жинхэнэ харилцаа үлддэг. Хуурамч нь замхардаг. Яа, энэ үг надад бүр үнэхээр таалагдсан. Үгүй гэснээр жинхэнэ харилцаа үлддэг гэж байгаа байхгүй юу? Та үгүй гэж хэлснээрээ харин өөртөөгөө жинхэнэ харилцааг үлдээж чадах хүмүүсийг л авч үлдэнэ. Түүнээс бол айгаа те хүмүүс таалагдах гэж хичээгээд үгүй гэж хэлж чадахгүй яваалах юм бол таны эргэн тойрноо дүүрэн худлаа хүмүүсээр дүүрнэ. Таныг нэг бүдрэхэд нэг унахад зүгээр тань руу хэдэн мянган гараа дайрахад бэлэн хүмүүсийг л та бэлдэж гин гэсэн үг байхгүй юу? Дахиад хэлээ та бүхэн бүр сэтгэлдээ энэ үгийг тогтоогоод аваарай. Үгүй гэснээр жинхэнэ харилцаа үлддэг. Хуурамч нь замхардаг. За тавт хүнд итгэх итгэлээ алдсан. За эндээс гарсан юу вэ гэхээр өнгөрсөнд шархалсан ч итгэл гэдэг эргэн сэрэгдэг зүйлээ. Эргээд имчлэгдэж болно, эргээд сэрэгдэг зүйл гэж шүү дээ. Итгэл гэдэг бол бусдыг 100% найдвартай гэж үзэх биш, харин шийдвэр гаргах боломж өгөх гэсэн үг. Баг багаар аюулгүй мэдрэмж төрүүлдэг хүмүүст итгэх боломж өг. Бүгдийг нэг шугамар хэмжихээ зогсоо гэж байна. Хүн болгон адилгүй. Зарим нь итгэлтэй, зарим нь биш. Энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа 8 тэрбум хүн бүгд өөргөө боддоо. Нэг давтагдсан ижлэхэн хувилбар байхгүйгээ боддоо. Хүн болгон адилгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Зарим нь итгэлтэй, зарим нь бишч байж болно. Гэхдээ энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Итгэл өгнө гэдэг эрсдэлтэйч тэр эрсдэлгүйгээр хайр ирдэггүй гэж байгаа байхгүй. За 6-т өөрийгөө байнга буруутгадаг мэдрэмжээсээ хэрхэн гарах вэ? Гарсан юу вэ гэхээр өөрийгөө буруутгахын оронд ойлгож эхэл. Өөртөө хатуу биш, инэрэнгүү бай. Өөрөөсөө яагаад би ингэж мэдэрч байна вэ гэж асуу. Бид нар өнөөдөр уурлаад бухимдаад ямарваа нэгэн зүйл болохгүй байгаа бол энэ болохгүй байгаа асуудлаа өрөөлөөс харах биш, өөрөөсөө харахаас эхлэх байхгүй юу? Энэ асуудлыг ойлгоод одоо өөртөөгөө ажиллаад яваад байгаа байхгүй юу? Яг юунд болохгүй байсан бол би юун дээр алдсан бол би яасан бол би яг ямар сэтгэл зүйтэй өссөн бол би бага наснда ямар амьдралыг туулж өнгөрүүлсэн би өсвөр наснда ямар амьдралыг туулж өнгөрүүлсэн миний 20 нас хэрхэн яаж өнгөрсөн те би юун дээр алдсан яагаад өнөөдөр золбоо гэдэг хүн ийм сэтгэл зүйтэй хүн болоод төлөвшсөн байгаа энэ бүгдийг би хайж эхэлж байгаа байхгүй юу? Та бүхэн ч гэсэн өөрсдөөсөө энэ асуудлыг хайж эхлэхээс эхэлнэ. Хайрын дутууг өөрийн буруу гэж ойлгосон гэдэг бодол хүүхэд насны ташаа ойлголт гэдгийг өөртөө байнга сануул. Өдөр бүр би буруутай биш. Би зүгээр л хайр тутсан хүүхэд байсан гэж өөртөө хэл. Өөртөө би хүүхэд байсан. Томчуудын шийдвэр бол надаас хамаараагүй гэж хэл. Өөрийгөө хамгаалдаг байсан логик одоо чамд хор болж байна. Сайн ч бай, муу ч бай, чи хайраар бүрэн хайрлагдах ёстой хүн. За 7-т тав тухгүй орчинд байхаар хурдан зүгтхийг хүсдэг. За эндээс гарсан юу вэ гэхээр айцаасаа зүгтхын оронд ажиглах, төвчих чадварыг хөгжүүл гэж байгаа байхгүй юу? Энэ үнэхээр аюул байна уу? Эсвэл өнгөрсөн дурсамж сэргэж байна уу гэж өөрөөсөө асуу. Тэгэхээр эргэн тойрны ажиглах нь шүү дээ. Яагаад би энэ тавгүй мэдрэмжийг аваад байгаа юм бол те? Энэ үнэхээр би энэ нөхцөл байдал, энэ орчинд тавгүй мэдрэмжийг аваад байна уу? Эсвэл бага наснд миний амьдрал туулж өнгөрүүлсэн тэр тухгүй мэдрэмжийг хэн нэг надад өгөөд байна уу? Энэ бүгдийг өөрөө ялгаж салгаж чаддаг болох нь шүү дээ. Энэ чадварыг хөгжүүлэх нь бид нар амьсгалын дасгал бие мэдрэмж ажиглах, дадал хийж, сэтгэлээ тайвшруулах аргаа сурах. Би аюулгүй байна. Миний өмнө байгаа нөхцөл байдал өнгөрсөнтөө адил биш гэж өөртөө байнга хэлэх хэрэгтэй. Зугтахын оронд би аюулгүй байна. Миний өмнө байгаа нөхцөл өнгөрсөнтөө адил биш. Зугтахын оронд өөртөө энэ бол аюул бишээ, зүгээр л таагүй мэдрэмж гэж сануул. Амьсгалаа удирдах тухайн мэдрэмжийг зүгээр мэдэр. Төвчсний дараа өөрийгөө чадсан шүү гэж урамшуул. За 8-т чи илүү их хичээх ёстой, чи хангалтгүй байна гэж байнга өөрийгөө шүүмжилдэг. За энэ дадал зуршлаас хэрхэн гарах вэ гэхлээр өөрийгөө байгаа чигээр нь хүлээн зөвшөөрөө гэж байна. Хичээх шаардлагатай үед ч амрах хэрэгтэй. Чи машин биш, чи хүн шүү дээ. Чи хүн, чи амар, унт, хаяа кино үз, дуу дуул, хаа нэгтэй газар очиод гоё эмор чилэр энэ бүгдийг бид нар өөрсдөө амьдралдаа хэрэгжүүлдэг байх ёстой юм байна л та. Гэхдээ энийг би өнөөдөр хүртэл чадахгүй байна. Үнэхээр зүгээр сууж чаддгүй. Зүгээр суухаараа бүр өөрийгөө маш их буруутгадаг байхгүй. Чи дутуу байна, чи болохгүй байна. Чи яагаад энэ хайрын цагийг ингэж өнгөрүүлж байгаа юм гээ те. Би хангалттай гэсэн үгийг бичээд өдөр болгон тэр бичснээ харж ягнэ. Би хангалттай, би чадж байгаа шүү, би хичээж байгаа шүү гэж өөртөө байнга хэлэх нь шүү дээ. Төгс төгөлдөр бус унтах, инээх, амьдрах эрхтэй хүн гэдгээ мэдэр. Хичээх нь сайн. Гэхдээ амралт өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бас сайн.
Яг адилхан байх нь шүү дээ. Би хангалттай сайн хүн гэж дотроо байнга хэл. Гэхдээ энэ бичлэг залхуу хүмүүст хамааралгүй бичлэг шүү дээ. Залхуураад гэртээ ингээд компьютер тоглоод орон дээр хөвтөөл ажил төрөл хийхгүй ингээд байж байгаа хүмүүс зориулсан бичлэг биш шүү. Нөгөө хүмүүс ч яг үнэ би ч зөв хийж байгаа биш тэгээ. Бүр өөрийгөө өөгшүүлээд хөвтөөд залхуураад хөвтөөд ээж болохгүй шүү. Яг надтай адилхан ийм сэтгэл зүйтэй хүмүүс зориулж хийж байгаа бичлэг шүү. За 9-т түргэн уртаа санаагаар ажил болохгүй бол амархан бохимддаг. За энэ дадал зуршлаасаа хэрхэн гарах вэ? Гарсан нь юу вэ гэхээр уур бол гаднах илрэл. Харин цаад шалтгаан нь ойлгогдоогүй сэтгэл гинэ. Бохимдох бүрдээ би яг юу мэдэрч байна вэ гэж дотроо асууж сурах гэж байна. Энэ бол үнэхээр үр дүнтэй шүү. Би яг одоо энийг өөртөө хэрэгжүүлээд яваад байгаа байхгүй юу? Би одоо жишээлбэл ээжтэйгээ ярьж байгаад ууралчлаа гэж бодъё л доо. Тэгээ би юунаас л ууралчив? Би яг яагаад ууралсан юм бол? Миний юу болохгүй байгаа болоод би уурлаад бухимдаад энэ дотроос тэр дүүрс гэсэн уур гарч ирсэн бол гэдгийг ойлгох гэж хичээгээд байгаа байхгүй. Сэтгэл хөдлөлийг дарж биш бичиж гаргах, найзтай эсвэл сэтгэл зүйчэд хуваалцах гэж байна. Бухимдаж уурлахгүйгээр өөрийгөө илэрхийлэх дадалд сураа гэж байгаа байхгүй. Дотоод шархаа бичих, залбирах, хуваалцах замаар идэхээ гэсэн байна. Тэгээ би яг одоо энэ сэтгэл зүйн шархаа бичихгүй байгаа л да. Гэхдээ би байнга бодож, тунгааж, залбирч, хүмүүстэй ярилцаж хуваалцаж байгаа байхгүй. Би баг багаар эдгэрч байгаа гэдгээ мэдэрч байгаа гэх юм уу? Тэр мэдрэмжийг авч байгаа. За хамгийн сүүлд 10-т гэрийнхэнтэйгээ халуун дулаан харилцаж чаддгүй гэсэн энэ асуудлаасаа гарсан юу вэ гэхээр өнгөрсөнд байсан дулаан биш уур амьсгалыг өөрчилж болно. Эхний алхам хэлхийг хүссэн сэтгэлээ шууд биш жижиг үг үйлдэлээр илэрхийлэх. Жишээлбэл өнөөдөр таныг сансан шүү гэх мэт. Өөрөө эхэлж илэрхийлснээр аажмаар халуун дулаан уур амьсгал бүрднэ. Бие биенээ ойлгох биш хүлээн зөвшөөрөх харилцааг зорих гэж байгаа хгүй. Энэ бүр маш чухал шүү. Би яг амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээж байгаа. Тэр хүмүүсийг ойлгох гэж хичээх юм бол би улам стресстэй. Яагаад? Би өөрийнхөө хэмжүүрээр тэр хүмүүсийг хэмжиж байгаа шүү. Тэр хүмүүс ч гэсэн өөрсдийнхөө хэмжүүрээр намайг хэмжиж байгаа. Тэгэхээр би биенээ ойлгох юм бол улам асуудлыг хүндрүүлнэ. Ойлгож чадахгүй угаасаа. Яагаад гэвэл миний ертөнц өөр, тэр хүмүүсийн ертөнц өөр. Би хэлээд шүү дээ. Энэ дэлхийн ертөнц дээр амьдарч байгаа 8 тэр бом хүн бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой, өөрсдийн гэсэн ертөнц дотор амьдарч байгаа хүмүүс. Тэр хүмүүсийг зүгээр л ойлгох биш, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэдэг чухал байгаа байхгүй. Энэ ийм хүн, энэ хүнийг би байгаагаар нь хүлээн зөвшөөрч. За эцэг эхийгээ өөрчилж чадахгүй. Гэхдээ өөрөө шинэ эхлэл байж чадна гэж. Тэгээ бид нар яагаад гэр бүлээсээ те ялангуяа энэ ханилж байгаа хань ижил нэг гэрт ороод амьдарч байгаа энэ хань ижлээсээ илүү их шархыг аваад байдаг вэ гэхээр яг өөрсдийнхөө үзэл бодлоор тэр хүмүүсийг байлгах гэж хичээгээд байдаг байхгүй. Тэр хүмүүсийг өөрчлөх гэж оролдоод байдаг. Бид нар өөрсдийгөө ч өөрчилж чаддаггүй шүү дээ. Та нар өөрсдөөсөө асуудаа би өөрийгөө үнэхээр өөрчлөх гэж бүр ямар хэцүү вэ гэж бодож байна. Өөрийнхөө алдаа дутагдлуудыг засч залруулах гэж. Өөрийгөө өөрчилж чадахгүй яаж өрөөлийгөө өөрчлөх гээд стресстэй тэнхтээд яваадсан юм бэ би. Энэ боломжгүй зүйл байсан байгаа байхгүй юу? Бусдыг өөрчилж чадахгүй учраас өөрөө өөрчлөгд. Өөрийнхөө төлөө, тэр хүмүүсийн төлөө биш. Би тэр хүмүүсийн төлөө өөрчлөгдөж чинь би хохирж юм бишээ. Харин ч тэр хүмүүсийг тэр нөхцөл байдалтай нь үлдээгээд өөрийгөө өөрчилж өөрийгөө аврах хэрэгтэй байхгүй юу? Өөрийгөө идэхийг, өөрийгөө эрүүл болгох чухал юм байна. За хэрвээ таач бас надтай адилхан хайр дутуу өссөн бол өөрийгөө эвдэрхий эсвэл бусдаас дутуу гэж битгий бодоорой. Хайр авч чадаагүй өссөн хүүхэд гэдэг бол зүгээр л хайр руу тэмүүлж яваа том хүн. Энэ бол гин биш. Танд ямар ч буруу байхгүй. Харин ч маш их зориг, төвчээр шаардсан амьдрал шүү. Өөрийгөө ойлгох гэж хичээж байгаа та бол хамгийн хүчтэй хүн. Өөртөөгөө нүүр тулах, дотроо байгаа хүүхдийг ойлгох, түүнийг хайрлах нь эдгэрлийн эхлэл юм шүү. Хайр дутагдахад бид өөрийгөө буруутгадаг. Эсвэл эсэргээрээ бусдыг буруутгах гээд байдаг. Гэхдээ нэг зүйлийг санаж яваарай. Амьдралын хариуцлагыг гаднаас биш, дотроосоо хайх үед л үнэн өөрчлөлт эхэлдэг. Бусдыг өөрчлөх гээд хэрэггүй. Асуудлын угийг бусдаас биш өөрөөсөө хай. Тэнд л үнэн хүч, үнэн эдгэрэл бий. Сэтгэл дотор чинь би хангалттай биш гэсэн дуу хоолой байнга дуурдаг бол тэр дууг сонсоод зөөлөн хэлээрэй. Үгүй ээ, чи хангалттай, чи үн цэнтэй, чи хайрлуулж байх ёстой хүн. Эцэст нь хэлэхэд сэтгэл зүгээ ойлгоно гэдэг эмзэг байдал биш, харин ч хамгийн эрэлхэм алхам. Өөрийгөө хайрлаж эхлэх тэр мөчөөс л амьдрал өөрчлөгдөж эхэлдэг. Бид ижил зүйлийг туулж байна. Бид эдгэрч чадна. Бидэнд итгэл, төвчээр, өөрийгөө ойлгох чин сэтгэл байхад л хангалттай.
Өөрийгөө ойлгох, эдгэрэх гэдэг нь шидэт товчлуур дарахтай адил биш ээ. Энэ бол алхамаар замнах аялал. Хүн бүр гаднаас хайр хүсдэг. Гэхдээ жинхэнэ эдгэрэл дотроос эхэлдэг. Тиймээс эхлээд өөртөө хамгийн сайн найз байгаарай. Бусад хүмүүс танд яаж хандсан ч та өөрийгөө хизээч орхиж болохгүй шүү. Зарим нэг хүмүүс ярьдаг. За юу сүртэй юм. Амьдрал угаасаа л ийм л байдаг шүү дээ. Нэг тал нь хоосон чигээрээ байсаар байгаад л дуустдаг юм шүү. Тэгэл жаргачлээдэг, зовчлээдэг, уйлчлээдэг, инээжлээдэг. Амьдрал угаасаа л ийм байдаг шүү дээ. Үгүй ээ. Жинхэнэ хайр, жинхэнэ аз жаргал гэж байгаа. Бидний сэтгэлийн гүнд байгаа хоосон орон зай заавал дүүрэх учиртай. Тэрхүү хоосон зайг дүүртэл нь би бууж өгөхгүй. Золбоо би бууж өгөхгүй. Бид бүгд хайрыг авахын тулд төрсөн биш байсан юм байна. Харин бүр хайрлагдаж төрсөн хүмүүс байсан юм байна. Бид нэр хайрлагдаж төрсөн хүмүүс байсан. Бүр төрхөөсөө өмнө хайрлагдсан байсан гэд боддоо. Гэхдээ золбоо нь би өнөөдөр ч гэсэн энэ үнэнд чин сэтгэлээсээ итгэж чадахгүй байгаа. Энэ хайрыг чин сэтгэлээсээ мэдрэх хүртлээр хариултыг хайхаа би зогсоохгүй. Энэ бичлэгийг үзэж байгаа та бүхэн ч гэсэн хариултыг олдлоо битгий бууж өгөөрэй гэж зөвлөмөр байна. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамтдаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.